Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 5 асуудал хилцлээ. Хуралдааны ихэнх хүний эрхийн дэд хорооны 2025, 2026 оны 1-р улирлын үйл ажиллагааны тайлан болон тус хорооны даргаыг сонгох тухай асуудлыг хилцлээ. Хүний эрхийн дэд хорооны даргаар улсын хурлын гишүүн баасан жаргалыг нэр дэвшүүлсэнийг байнгын хорооны гишүүдийн олон дэмжиж байр сууриа илэрхийллээ. Олон зүйл дээр бас хүний эрхийн мэдрэмжтэй бас ажилласан энэ одоо бас залуу даргад бас цаашдын ажилд бас амжилт хүсье гэж ерөнхийдөө товчт хэлээд дараагийн авах хүн маань тэр өмнөх хийжсэн ажлуудыг битгий зогсоогоод унтуулаарай. Тэгээ илүү бас одоо энийг бодлогын шийдвэр болгож тэр дутагдаад байгаа хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тодруулах, сайжруулах чиглэлд бас идэвхтэй ажиллаарай гэдэг зүйлийг бас энэ даршимд бас хэлчихье гэж бодож байна. Эрдэнэт дарга 2 жил хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаа. Үнэхээр бас сайн ажиллаа гэж үзэж байна. Учир нь бол бас өмнө нь дэд хороонууд жоохон нэг бүдгэрээд нэг хавсраг маягаар яваад нэг ажлууд нь бас сайн болдоггүйс бол энэ удаа бас бие даагаад чухал асуудлуудыг бас шийдвэрлэхэд сайн ажиллаа гэж харж байгаа. Энэ ажлыг авахдаа тухайн үед нэг хамтарсан засаг явж исэн. Тэгээд одоо ингээд 2 жилээр нь ээлжлээд явна гэсэн энэ ойлголцолтой байсан учраас яг энэ одоо өвгөндөө суугаад санаачлагаараа одоо энэ хууль зүйн байнгын хорооны хурлаар энэ асуудыг хэлцэж өгөөч гэж улсын хурлын дарга болон байнгын хорооны даргад хүсэлт тавиад юм болж байгаа юм шүү гэдгийг бас та хүн зөв ойлгоорой. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх дэмжснээр улсын хурлын хүний эрхийн дэд хорооны даргаар улсын хурлын гишүүн баасан жаргалыг сонгосон тогтоол батлагдлаа. Үргэлжлүүлэн эрүүл шүүл тулгах гэмт хэргийг хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах, үйл ажиллагааны тухай хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхэн ажлын хэсгийн санал дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөл, байнгын хорооны тогтоолын төсөл зэргийг хилцээ санал дүгнэлтэд нэгдсэн уралдаанд танилцуулахаар тогтцоо. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулахаар товлсон байсан ч уг асуудал Улаанбаатар хотын замын хөдөлгөөн автозамын зохицуулалтаа шууд хамааралтай учраас холбогдох байгууллага албан тушаалтнуудыг оролцуулах, ажлын хэсгийн саналыг дэмжиж уг асуудлыг хилцэхийг хойшлууллаа.